Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл. Хууль бусаар зэрлэг амьтныг агнах, байгалийн ургамал, оймод, газрын хэвлий болон ашигт малтналыг хууль бусаар ашиглах, ой хэрийн төмөр тавих, газрын хөрсийг гэмтэх зэрэг нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг юм. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн тоо бусад хянан шийдвэрлэж буй хэрэгээс тооны хувьд бага боловч байгаль орчинд болон экологид учруулах хор нөлөө маш ихтэй онцлог гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэрэгээс үүдэн улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд $57.8 тэрбумын хохирол учирчээ. Зөвхөн хууль бусаар ан агнах гэмт хэргийн тухайд ихэд сүүлийн 10 жилийн хугацаанд шүүхээр хянан шийдвэрлсэн 4 тэрбум 124 сая 741 мянга 23 төгрөгийн хохирол учирсныг тогтоож шийдсэн байна. Үүний 3 тэрбум 291 сая 596 мянга 568 төгрөг нь улсад учирсан хохирол юм. Тиймээс ч хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгүүд нь үндэсний аюулгүй байдал, байгаль орчинд аюул учруулж байдаг. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг бол их хортой зүйл байгаа. Энэ бол ерөөсөө экологийн тэнцвэрт байдалч дээр, нийгмийн хөгжилтч дээр, хүн амын эрүүл мэнд ч гэсэн их хор холбогдолтой юм байна л да. Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2013-аас 2023 оны хооронд хүрээлэн байгаа орчны эсрэг нийт 4456 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнийг сүүлийн 10 жилийн дунджаар авч үзвэл гэмт хэрэг 5.8% өсөлттэй байгааг харуулж байна. Энэ нь гэмт хэргийн гаралт өндөр байгаа гэхээсээ энэ төрлийн гэмт хэргийн далд байдлын илрүүлэлт сайжирсан. Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэргийн үйлдэлүүдийг шинээр гэмт хэрэгт тооцож эхэлсэнтэй холбоотой юм. Энэ бол Монгол улсад 2017 онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулсны үр дүнгийн нэгэн хэсэг юм. Дэд зөвлөлийг байгуулснараа гол нь энэ олон салбарууд яг энэ чиглэлээр юу хийж байгаагаа эхний ээлжинд мэдээлэл солилцдог. Хоёрдугаарт гэвэл зарим ажлыг хамтарч хэрэгжүүлдэг. Гуравдугаарт гэх юм бол гарч байгаа ажлын үр дүнг тооцох ийм боломжтой болсон гэж хардаг. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл нь нийт 20 гаруй гишүүн байгууллагатай бөгөөд судалгаа, сургалт, сурталчилгаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Өдгөө гишүүн байгууллагуудын тухайлбал хууль зүйн дотоод эргийн яам, байгаль орчин аялал жуулчлалын яам, шүүхийн ерөнхий зөвлөл, улсын ерөнхий прокурорын газар, цагдаагийн ерөнхий газар, экологийн цагдаагийн газар, хил хамгаалах ерөнхий газар, гайлын ерөнхий газар, уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дотоод эргийн их сургууль, нийслэлийн байгаль орчны газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар зэрэг байгууллагууд хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа, уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн, сургалт, сурталчилгааны ажил, арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулан ажиллаж байна. Дэлхийн байгаль хамгаалах сантайгаа хамтраад сүүлийн 7 жилийн хугацаанд Гов алтай, Ховд, Баян үлдгээ, Увс, Завхай аймгийн Хэлийн бомбтуудад бид 4 удаа хөдөлгөөнд сургалтыг зохион байгууллаа. За сургалтын үр дүн маань мэдээж энэ зэрлэг ан амьтны эд эрхтэн бүтээгдэхүүн маань мэдээж улсын хилээр нэвтэрнэ. Тэгэхээр бид улсын хилээр нэвтрэх энэ нөхцөл байдлыг татсан зогсоохын тулд бид яг Хэлийн бомбтод үүрэг гүйцэтгэж байгаа хуулиар чиг үүрэг хүлээсэн үндсэн чиг үүргийн байгууллагынхаа албаагчдыг биднийг энэ төрлийн гэмт хэрэг илрүүлэлт татсан цогцоогч чиглэлээр мэрэгшүүлэх сургалтуудыг бид албаагчдад бас зохион байгуулснаар энэ төрлийн гэмт хэргийн гаралт маань Хэлийн бомбтод бол бараг татсан цогцоогдсон гэж хэлэхэд бол буруудахгүй. 2019 оноос орон нутагт буюу Говьалтай, Ховд, Баян үлгий, Увс, Хинти, Дорнод, Сүхбаатар зэрэг аймагуудад хүрээлэн буй орчны эсрэг дэд зөвлөлүүд байгуулагдсанаар энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд салбар дундын уялдаа холбоогоо сайжруулж, үе шаттай ажил арга хэмжээг зохион байгуулсаар тодорхой хэмжээний үр дүнд хүрээд байгаа юм. Баян үлгий аймагт байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийн хэрэгжилт сайн байна. Дэд зөвлөлийн хамгийн гол бид нарын сүүлийн 2-3 жилд авч
хэрэгжүүлсэн ажлын нэг маань одоо байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт байгаа. Хэрэгжилт бол үүндээ бол маш доогуур байсан. Бараг тэр хувьтай гэж хэлэхэд болно. Энэ асуудлыг бид нар одоо Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтраад аймгийн хэмжээнд одоо аудитын тунд дүгнэлт гаргуулад байгууллага тухайн одоо холбогдох байгууллага сумын удирдлагуудад бид нар тухайн дүгнэлтийнхаа хүрээнд бас тодорхой хэмжээний арга хэмжээнүүдийг авахулж хуулийн хэрэгжилтийг одоо хангуулах үүднээс ажилласан. Энэхүү ажлын үр дүнд одоо хуулинд зааснууд аанаг нураас орсон орлогын 50%-аас доошгүй хувийг нь дахиж ан амьтныг хамгаалах, нөхөн сэргээх, урчин сэргийлэх зарцуулах ажлыг бид нар хэрэгжүүлснээрээ энэ хуулийн хэрэгжилт маань одоо 70-аас дээш хувьтай гараад үр дүнгээ өгч эхэлж байна. Ховд аймагт эко клубын сурагчид хүрээлэн буй орчноо хайрлаж хамгаалахад гар бие оролцож байна. За тэгэхээр Ховд аймгийн хувьд ер нь зэрлэг амьтан тэр дотроо дэлхийдний хурцууд амьтдуулах 26 гайхамшиг амьтдын одоо 4 нь бол Ховд аймагт байдаг. Мэдээж дэд зөвлөл байгуулагдсанараа биднээсийн тусдаа салангад явж бас үйл ажиллагаанууд байгууллагуудын үйл ажиллагаанууд одоо нэгдмэл нэг болж хамтран ажиллахын нөхцөл боломж ус ихээр бүрдсэн. За хоёрдугаарт биднээсийн аливаа энэ ажил гэдэг маань юу вэ гэхээр байгаль орчинд биднээсийн гол үүрэг маань соён гэрүүлэх ажил байдаг. Тэгснээр бид өөрөөр иргэдэд мэдээлэл түгээж энийгээ соён гэрүүлэлтийг бас иргэдэд илүү их олон хүмүүс хүргэж чадсанараа энэ одоо гэмт хэрэг зөрчил одоо буурах боломжууд бас нэлээд хэмжээгээр одоо бий болсон. 2020 оноос эхлээд баруун бүсийн аймагтай харьцуулсан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн судалгааг 10 жилээр нь Ховд аймаг гаргаад ямар алууд дээр илүү анхаарах ажиллах шаардлагатай үед бид хийхэд агуу ажлаа төлөвлөж зохион байгуулж явдаг болсон. За ингээд сурталчилгааны ажлуудыг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгээс орсон сэргийлэлтийн зөвлөл маань эко клубын сурагчдаар дамжуулан зохион байгуулдаг болсон. Байгалыг би найзаа гэж боддог. Бидний амьдрал бүхий л зүйл эргэн тойронд байдаг учраас бид нар байгалаа яг миний найз, миний гэр бүл гэж бодож хайрлаараа гэж боддог. Ховд аймгийн Ховд сумын нутагт байрлах Алтан сувд гээд булаг дээр бид бүхэн сүүлийн 2 жилийн турш ажиллаж байна. За энэ хүү булаг нь болохоор төв суурин газарт хамгийн ойрхон амьдардаг зэрлэг амьтдын усан даалдах цорын ганц цэг байгаа. За энэ хүү цэг нь болохоор баруун бүсийн босоо тэнглэгийн зам тавигдсанаас болоод гол их ундраг нь бол дарагдсан. За үүнээс үүдэн түүнээс ундаалдаг янгар ямаа бол ховордох, за идэж дэтгэлдээ бол ойртох боломжгүй болсон ба. За өмнөхөө булгийг бид бүхэн хачааж хамгаалах ажлаар сүүлийн 2 жилийн турш тасралтгүй үйл ажиллагааг явуулж хөдөлгөөн мэдрэгч камерыг бол суйрлуулад ерөнхий янгирууд болон бусад төрлийн хурцсан амьтад бол ирж ундаалж байгаа гэдгийг бол баталгаажуулж чадсан. Говьлтай аймагт сүүлийн 7-оос 8 жилд хулгайн ан бүртгэгдээгүй. За баруун одоо аймагуудын тухайд хүрээлэн буй орчны эсрэг дэд зөвлөлтөй ингээд 4 аймаг байдаг. Тэрний нэг нь Говьлтай аймаг байгаа. Манай сумдын хэсгийн төлөөлөгч нар, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нар одоо сүүлийн 3-4 жил байнга одоо чадварчуулах сургалтанд хамрагдаж байна. За мөн одоо манай Дэлхийн байгаль хамгаалах сангийн маань бас зорилтод одоо олон улсын улаан намд орсон амьтад Говьлтай аймагт байдаг. 99 бүхэн сүүлийн нэг 7-8 жил бол ерөөсөө хулгайн ан бүртгэгдээгүй. Одоо өнөөдөр 3800 байсан Монгол бүхэн байна. Одоо эргээд хуучныхаа тоо толгойд энэ жил бол 15,000 орчим Монгол бүхэн тоологдсон байдаг. Одоо жишээлбэл хууль бус агнуурын чиглэлээр ганц 99 бүхэн гэхгүйгээр бусад одоо хууль бус агнуур одоо хууль бусаар ховор урмал түүхч гэдэг юм ийм одоо кейс тохиолдол бол жилээс жилд буурж байгаа. Дорнод аймагт тал хэрийн төмрийн гаралт буурчээ. За Дорнод аймгийн тухайд бол мэдээж Монгол улсын хамгийн зүүн одоо зах хязгаар нутагт одоо байрладаг хоёр улстай хилэлдэг ийм тал хэр олсон нутаг байгаа. За тал хэрийн онцлог гэвэл мэдээж одоо зун болон хавар намартаа бол салхи одоо ихтэй. За энэ хэмжээгээр одоо бид бол манай тал хэрийн нутагт бол ой хоёрын тал хэрийн төмөр гарах хамгийн эрсдэлтэй бус нутаг гэж үзэж байгаа. За ингээд ерөнхийдөө жилд авдаг. Дунджаар бол одоо 30-аас дээш 50-60 удаагийн давтамжтай ингээд тал хэрийн төмөр гардаг. Тал хэрийн төмөр маань мэдээж одоо байгалийн эхлэлд бол хамгийн их орнолт. Тэр сумаа зэрлэг амьтад байгалийн ус ургамалт. За мэдээж одоо ойрын төмрөөс урчин сэргийлэхэд бол энэ байгаль орчныг хамгаалах
чиг өрхөө байгууллагаас гадна сум орон нутгууд дээрээс нь олон улсын төсөл төлбөрүүд бид бас ингэж хамтарч бас дэмжлэг авч ажилладаг. Жишээ нь хэд одоо манай дэлхийн байгууллага хамгаалсан буюу хуур хайрын төслөөс бол бидэрт бол ойрын төмөртэй тэмцэх чиглэлээр бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлжсэн. Бензин шатхуун болон холбогдох одоо параметр гэх тийм үү дэмжлэг үзүүлжсэн. За энэ урьдчилан сэргийлэх ажиллагаа хэрэгжснээр бол одоо тал хээрийн төмөр, ойрын төмөр гарах эрсдэл бол бас тодорхой хэмжээгээр буурч байгаа үзэж байгаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд цагаан зээрийн тоо толгой өсөн нэмэгдэж байна. 2000 оны их буюу 2010 оны үед л Сүхбаатар аймгийн хэмжээнд цагаан зэрэг маш олноор хууль бусаар хагнадаг байсан. Бараг хүнсэндээ хэрэгэлдэг шахуу хоорондоо наймаасдаг иймэрхүү хэмжээнд байсан. Одоо 2022-23 оны байдлаар их юм бол Сүхбаатар аймгийн хэмжээнд жилдээ бараг 6-аас 7хон цагаан зэрэг хууль бус хагнаны зөрчил гарч байгаа гэсэн. Ингэхээр тухайн амтны хууль бус хагнууд нь бол маш цөөрсөн гэсэн үг. За үүнтэй холбоотойгоор бас цагаан зэрэг хүзүүчдэх дэлхийн байгууллагын зохион байгуулж байгаа цагаан зэрэг хүзүүчснээрээ бид цагаан зэрэг дархат нутаг нь хаана өнөө, төлөх нутаг нь хаана өнөө, хаагуур нүүдэлж өнөө гэдгийг судалж байгаа. Энэ судалгааны ажлаа үр дүнгээр бид хууль бус хангийнхаа бас хялгын шалгалтыг хийдэг байгаа. Үүгээрээ цагаан зэрэг хууль бус хагнууд бол нэлээд гаралт нэлээд цөөрсөн гэж бид үздэг. Зүүн бүсийн хэмжээнд ховордож байгаа биологийн төрөл зүйлээр хайрлан хамгаалах, хүүхдүүдэд одоо тэр үслийг төлөвшүүлэх те хүүхдүүдээр дамжуулж олон нийтийг одоо урайлах энэ ажлуудыг бол маш үр дүнтэйгээр хийсэн. Цагаан зэрэг бол говь нутгийг бас гоё ногоожуулж өгдөг учраас бид нь бас ээлтэй амтан. Тийм учраас хайрлах хэрэгтэй. Би бол хүүхдээсээ суралцсан гэж өөрийгөө хэлж болно. Одоо миний хувьд болохоор л Facebook дээр цагаан зэргийн талаар мэдээлэл байх юм бол үгүй ядахтаа нэг өөрийнхөө хэмжээнд шеэрлээд те тэгээд энэ ингэж болдоггүй юм шүү. Нэг хүн ч гэсэн үтчихээсээ, хоёр хүн ч гэсэн мэдчихээсээ гэдэг үднээс бас өөрийнхөө хувьд л тэгэж арга хэмжээ одоо те. Хууль бусаар ан агнах болон байгалийн ургамал төвж бэлтгэх худалдаалах гэмт хэрэг 33.3%-аар буурчээ. Хүрээлэн байгаа орчин дотроо бид бас одоо хамгийн гол нэг ажил бол ан агнур байдаг. Хууль бус ан агнур ургамал. За энэ хууль бус агнур ургамлыг бол үндсэндээ энэ манай аймгийн төвд байдаг томоохон зах худалдааны газрууд энэ газрууд бол бас хууль бусаар худалдаалах явдал нэлээд байсан. Тэр болгонд аймгийн салбар зөвлөл, дэд зөвлөл тэгээд цагдаагийн байгууллага нэлээд хүч тавьж ажилласны тулд бол ямар ч байсан сошиал ертөнцөөр явагддаг тэр зас усгаа бид зогссон. Ажлын гол үр дүнд бол энэ жилийн байдлаар ямар ч байсан ан агнур хууль бус ургамлын худалдаа 8 оны гэмт хэрэг бол 33.3% болсон юм үр дүнтэй байна. Энэхүү аймагуудын жишээнээс харахад мэдээлэл сурталчилгааны ажлыг нутгийн идэвхтэй иргэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан хийх нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн арга болж байна. Тухайлбал шүүхээр шийдвэрлсэн хууль бусаар ан агнах гэмт хэргийн тоог 2013-аас 2022 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байгаа юм. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн дэд зөвлөлийн үйл ажиллагаа маань маш их одоо ахис дэвшилтэй явж байгаа гэж миний хувьд боддог. Ялангуяа одоо яг энэ одоо үйл ажиллагаа маань хурлын хүрээнд явагддаг учраас яг дэд зөвлөлийн гишүүдтэй яг энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхаа хүргэдэг. Тэгээ энэнийхээ дагуу ард иргэдэд энэ хууль дүрм сурчлах, энэ соён гээгэрүүлэх ажлын хувьд бол маш их хүртээмжтэй хүрж байгаа. Ерөөсөө энэ байгаль байж мал малчаа ерөн байгальтайгаа салшгүй холбоотой. Тийм учраас байгалаа унган төрхөөр надгалж малаа байлгаж малчин байхын тулд бид идэвхтэн байгаль хамгаалагч болсон байгаа. Улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг нийт бүртгэгдсэн гэмт хэргийн төрлөөр нь авч үзвэл нийт хэргийн 49.2%-ийг ойн тухай хууль тогтоомж зөрчих, 26.5% нь хууль бусаар ашигт малтмал хайх, 570 буюу 12.8% нь ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэгүүд ихэнх хувийг нь эзэлж байгаа юм. Энэ дундаа ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг нь үйлдэлийн хувьд нуугдмал бөгөөд хууль бусаар агнагдсан амьтны эд эрхтнийг зарж борлуулах, тээвэрлэх, хадгалах, хэл дамжуулан худалдаалах зэрэг үргэлжилсэн үйлдэлээр үйлдэгддэг нийгмийн хор аюул ихтэй хэрэг байдаг. Тиймээс ч энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн их холбогддог хот хоорондын зорчих тээврийн жолооч нарт мэдээлэл өгөх, сургалтыг тогтмол зохион байгуулснаар хууль бус ангийн мах
ховор ургамлыг тээвэрлэх байдал эрс буурчээ. Бид нар хот хоорондын зөрчигч, тээврийн үйлчлэгээ үзүүлэгчдэг одоо компаниудтай бол хамтарч ажилласан. За тэдгээр хүмүүст бид нар хууль эрх зүйн чиглэлээр бол мэдээллийг одоо түгээж, гарын авлага, тараах материалаар бол хангасан. За өмнө тухайн аж ахуй нэгж байгууллагыг одоо дотоодын хяншалгалтыг хийх ийм боломжийг одоо бүрдүүлсэн. За ингэснээр бол хууль бусаар одоо ан амьтны эд эрхтэн одоо тээвэрлэхгүй байх чиглэлийн бол зөрчил бол буурсан байгаа. Энэ Улаанбаатар хот Хинтээ аймаг за мөн одоо эн чинь зүүн бүсийн Дорн Цухатрын одоо автобус суртал манайхаар дамжин өнгөрдөг учраас энэ одоо хүн тээврийн автобусанд бүх одоо хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс боршуур одоо бэлдэж ингэж хийсэн. За яг урд нь бол ингээд зорчиж хүмүүс маань ирээд ачаа тээвэр тавьдаг. Тэр бол бид өхөн зүгээр өвн хүлсэд өгрөөл авахаа боддог болохоос нэг юу байгаа яагийг нь асуудгүй байсан. Сүүлд яг ингээд сургууль семинарын мэдээлэл ингээ ойрхон байгаа учраас энийг ингээд сонсоод энэ бид хүн болохгүй ажил хийж байгаа юм байна гэдгүүднээс зорчигч төр дайвар тавьж байгаа хүмүүсээс маш сайн асуудаг. Зарим нь бүр одоо хянаж шалгах нь хайшаа нэг тиймэрхүү байдалтай болсон. Тэгээд тэрний дүнд бол хүмүүсийн хандлагч ус өөр болж одоо энэ ачаа тээвэр арай өөр болж байгаа л гэж найдаж байна. Дэд зөвлөлийн хүрээнд хэрэгжүүлж буй нэгэн онцлог ажил бол яахаарахгүй хөлийн ногоон бүс үйл ажиллагаа юм. Энэхүү ажлын хүрээнд ховор ан амьтан ургамлыг хамгаалах, тэдгээрийн тоо судалгааг гаргах болон байгальд дэгдсэн төмрийг газар авахаас нь өмнө илрүүлэх, байгалийн дагалдах баялагийг хууль бусаар ашиглах хүмүүсийн зөрчил 100% буурах зэрэг үр дүнгууд гарч байгаа билээ. За Монгол улсын хөлийн зурвас газар 8252.6 км газар. За энийг ингээд хөлийн зурваст одоо 15 км-ээр тооцох юм бол нэг 120 мянга гаруй га газар. Энэ бол одоо Монгол улсын Дундгой аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний юм газрууд. За энэ газрын одоо байгалаар нь одоо дагшин тэр байдлаар нь байлгах, энийг хамгаалах, энэ зурвас газарт байгаа ан амьтныг хамгаалах, мөн хилээ хамгаалах энэ чиглэлд энэ хөлийн одоо ногоон бүс энэ санаачлага илүү одоо үр дүнгээ өгч ажиллаж байгаа. Улсын хил дамнсан төмөр орчин албаны улсын талаас орж ирснийг тухайн үед нь илрүүлэн за хөлийн дэглэм гэрээний дагуу шийдвэрлэж ажиллалаа. Мөн одоо хөлийн зурваст зөвшөөрлгүй хулгайн хийхгүй байх, за хил орчмын дэглэмийн биелтгэс ахиулах, ан амьтдын хөдөлгөөнд хяналт тавих, хөлийн зурваст хариулахгүй мал байлгахгүй байх ингээд давхар үүргүүдийг бас хэрэгжүүлсэн ийм онцлогтой үр дүнтэй ажил болсон. Хүрээлэн буй орчны эсрэг гэмтэргийг мөрдөхөд алба хаагчдад нэмэргүүн шаардлагатай зүйл нь сургалт, амьтан ургамлын талаарх танин мэдхгүй ойлголт юм. Тиймээс ч дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран ховор ургамал, ан амьтнаа танин мэдүүлэх гарын авлага, бот номыг гаргасан нь өнөөдөр энэ салбарт ажиллаж буй ажилтан бүрийн чухал гарын авлага болжээ. За энэ хүн номыг бид нар өөрсдөө хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтэрийг мөрдөн шалгахтаа ашиглаж за практикт одоо тулгамжгаа асуудлыг өөрсдийн онлын олж аваагүй мэдлэгийг энэ хүн номноос судалж ашиглаж байна. Тэгээ ерөнхийдөө бол эхэлчдийн бас нэг өөрийн дэвтэр болж байгаа гэхэд бас хэлж болно. Ягаад тэгэхээр бид хүн бас хэдийгээр одоо байгаль орчинд бас амьдарч хөвөл ажиллагаа явуулдаг гэдэг зарим нэг ам амьтдыг бас танихгүй, тийм ээ, зарим нэг ургамлыг бас мэдхгүй. Тийм учраас энэ хүү одоо гарын явуулгыг ашиглаад энэ одоо ан амьттай ийм амьт юм байна, ийм ургамл юм байна, ийм тархацтай одоо ургамл юм байна гэдгийг одоо үндсэндээ бол мэдж танихад илүү их хүлгэцтэй болж байгаа. 2022 оны 11 дугаар сард Дэлхийн байгаль хамгаалах сангаас зохион байгуулж явуулсан сургалтанд тус ангийг төлөөлөн оролцож за нэлээ юм сурж мэдсэн. За үүний хувьд хэлжид бид нар бас энэ хөлийн зурвас дагуу үүрэг гүйцэтгэхэд нэг ховор ургамал ан амьтад байдаг. За үүн дотор ховор ургамлуудыг яаж таньж мэдэх урд нь бид нар үүрэг гүйцэж явахдаа мэддэг байсан. Тэр сургалтанд хамрагдсанаас хойш ургамлыг таньж мэдэж, судалж за бусад мэдхгүй байгаа албан хаагчдаа сургууль зохион байгуулж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулагдсанараа гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирч ялангуяа хууль бусаар зэрлэг амьтан агнах,
байгалийн ургамал түүж бэлтгэх, зэрлэг амьтан ургамлын эд эрхтэн бүтээгдэхүүний хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх чиглэсэн ажлуудыг эрчимтэй явуулах нөхцөл бүрдэж, иргэдийг мэдээлжүүлж, зэрлэг амьтдынхаа тоо судалгааг бодитоогоор гаргах зэрэг чухал үр дүнгууд гараад байгаа нь алба хаагчдын ярианаас илэрхнээ харагдаж байна. Цаашдаж Монгол улсын хэмжээнд энэ төрлийн гэмтэргийг бууруулах, илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд хүрээлэн буй орчны эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл чухал үүрэг гүйцэтгэсээр байх болно. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлд гишүүнээр орсон хамгийн анхны улсын байгууллага бол Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн газар. Тэгэхээр яг 17 онд дэд зөвлөл байгуулагдсанаас хойш Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн газар дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд болон орон нутагт маш тодорхой дэмжлэгүүдийг үзүүлж ажилласан. За Дэлхийн байгаль хамгаалах сан маань энэ хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэд тэмцэх, за урдсан сэргийлэхийн үйл ажиллагаанд энэ олон улсын байгууллага маань голлох үүрэг оролцоотой ажилладаг. Жил болгон дэд зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг бид нар гаргадаг. Энэ дэд зөвлөлийн төлөвлөгөөнд Дэлхийн байгаль хамгаалах сан маань тодорхой бодлогын хэмжээний ажлууд төлөвлөж төсөв мөнгөтэй тусгаж, энийгээ бид нар яам агентлаг олон улсын төрийн байгууллагатай хамтарч үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, үр дүнгууд маань мэдээж олон нийтэд ил тод ингээд бас үр дүнтэй өнөөдөр хүртэл ингээд хамтран ажиллаж байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн газрын зүгээс хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг олон нийтэд сурчлан таниулах, энэ чиглэлийн гэмт хэрэгээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх энэ чиглэлийн ажил дээр 2009 оноос хойш бас нэлээд идэвхтэй ажиллаж эхэлсэн байна. Хамгийн гол үр дүн юу байна гэхээр энэ дэд зөвлөл байгуулагдаж ажилласнараа энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх тэр эрчим маань үндсэндээ 80%-аар нэмэгдсэн буюу энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэлтийн нөхцөл байдал маш сайн сайжирсан байна гэсэн ийм эерэг үзүүлэлт гарч байгаа. Энэ нь их юутай холбоотой юм гэхээр ялангуяа тэр цоохор ирвэстэй холбоотой. Үндсэндээ бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд хууль бусаар агнагдсан цоохор ирвэсийн тоо сүүлийн зөвхөн 4 жилийн хугацаанд ирж явах жишээтэй. Тэгэхээр үндсэндээ нөгөө хэргийн илрүүлэлт, хэргийг гаргаж ирж байгаа гэдэг шалтгаан маань үндсэндээ 80% нэмэгдсэн гэдэг ийм үзүүлэлтээр бол энэ цоохор ирвэсийн тоо өрөнтэйг дурдхан зүйтэй байх. Ер нь бол энэ Дэлхийн байгаль хамгаалах Монгол төлөөлөгчийн газар, Монгол улсад гэмт хэрэгээс сурсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, цагдаагийн байгууллага бол гэмт хэрэг төслөөс аль болох урьдчилан сэргийлэх, иргэдтэй мэдээлэл хүргэх тал дээр төлхөө анхаардаг. Нэгэнт илэрсэн хэргийг мөрдөж шалгаж илрүүлэх ажил бол нэг хэрэг. Түүнээс тэр амьтан ургамлыг ястуулахгүй, хүүлэхгүй байхын тулд урьдчилан сэргийлэх ажил маань нэн тэргуунд байдаг.